За Улаанбаатарт тавтай морил бүгдээрээ гоё зочдтойгоо олдож байна. За X2 Production-ы жүжигч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтаа. Баясаа ах байна. Баясаа маань ирсэн байна. За энэ ч болохоор Emoz Production-ы жүжигчин AK BG ах маань ирсэн байна. Тэр маань байна. BG. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Өдрийн мэнд амралтын өдөр гоё цэнгэрлэгцээ Централ Лизиг үзээ сууж байгаа бүх улсуудаа өдөр Daily Show тэ үзэж байгаа бүх улсуудаа өдрийн мэндийг хүргэе. Тэгээд амралтын өдрөөрөө нөгөө гэр бүлэрээ хайртай хүмүүстэйгээ буудан дээр өдрийнхөө хоолоо идээд гоё цэнгэрлэгцээ хараад сууж байгаа хамгийн гоё мэдрэмжтэй хамгийн гоё амралт болдог. Тэгээд бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргье. За өнгөрсөн 7 хоногийн бүтэн сайн өдөр бид хэд маань Daily-гээр 3 гавьяаттайгаа уулзсан байгаа. Тэгээд энэ 7 хоногийн бүтэн сайн өдөр бас тойртойгоо уулзч байгаадаа маш их баяртай байна. Тэгээд нөгөө 4 сарын 1-нд болох хандивын тоглолтын талаар ер нь бол мэдээллүүдийг авчихсан байгаа. Тэгээд хоёр маань бас нэмэлтээр одоо ер нь нөгөө нэг үйл явц нь хэр явагдаж байгаа вэ? Тэгээд тэр талаар үзэгчдэд тайлбарлавал. За Бэги. За 4 сарын 1-ний тоглолтод маш олон одоо хошуу урлагийн продакшнууд оролцсон. Тэрэнд одоо Emoz Production бүрэн бүрэлдэхүүнээрээ тэгээд бас шилдэг номеруудтайгаа очиж тоглоход бэлэн болоод бэлтгэл ажиллаа хийгээд бэлтгэлээ хийгээд байж байгаа. 4 сарын 1-ний тоглолт бол одоо хандивын тоглолт. Тийм учраас одоо тэнцээ ирэх байгаа хүмүүс бол одоо хандивт нэгнэ л гэсэн үг. Нэг өдрийг сайхан инээж өнгөрүүлнэ. Тэгээд хандивт нэгдээд одоо та бүхний одоо төлсөн такстик одоо мөнгө бол одоо хандивын юм аянд зориулагдана. Ерөнхийдөө бол ойрын хэдэн жил бас бид нөгөө хошуу урлагийн продакшнгууд маань 4 сарын 1-нд хамтарсан тоглолтыг хийдэг байхгүй. Энийгээрээ бид яг магадгүй нөгөө амар гоё баяраа тэмдэглэдэг байсан. 4 сарын жил болгоны 4 сарын 1 инээдийн баяр болдог шүү дээ. Нэгээ чаддаг. Бид тэрийг нөгөө баг байхад ч юм уу одоо оюутан байхад тэгэл төгсөөд X2-ст байхад тэр гоё модууд амар их байдаг гэсэн бохоггүй. Нэгээ чадаал, хураал те янз болдог. Тэгэл нэгээ инээлэгдэг ийм баярын өдөр байдаг гэсэн. Тэгээд сүүлийн хамгийн сүүлд нэгдсэн тоглолт хэзээ болсон юм бэ? Өнгөрсөн жилийн 4 сарын 1 байна уу? Тэрний өмнөх жилийн 4 сарын 1-нд байна. Тийм ээ. Би та тоглосон байж магадгүй. X2 ороогүй бас хэдэн жил болсон баха. Хараа удаж байгаа юм шиг үлээ тий. Тэгээд энэ жил болохоор бид бүхэн маань 4 сарын 1-ний гоё тоглолтоо нэгдүгээр хошуу урлагийн продакшнуудын нэгдсэн тоглолт нөгөө нэгэн тоглолтыг бас нөгөө маш олон хүмүүс нөгөө хошуу урлагийн нэгдсэн тоглолтыг үзэхийг хүсдэг байхгүй. Яг л нэг тоглолт нэг тикет аваад нөгөө маш олон ингээд продакшнуудыг нэг дөрөс үздэг учраас тэр нь тэгээд тэнцээ бүх нөгөө шилдэг маань шилдэг гоё гэсэн номеруудаа тоглодог учраас нэг одоо юу сумаар нэгэ хэдэн тоглоо тулаа үзнэ. Тулаа үзнэ. Одоо нэг үзэж байгаа хүмүүс дундмаас маань алгаар нэг хандивын тоглолт гэхээр яг ямар хөө хандив ямар тийм болоо гэж мэдгүй байгаа хүмүүс ээж магадгүй тэр талаар тайлбарлаж өгөх. Харсан чинь нэг продакшны маань жүжигчний бие муугаа гэдэг тэрэндээ зориулсан хандив гэсэн энэ талаар нь дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. Одоо та хэд мэдэх болоо да ахнар эгчнэрийн үед нөгөө X2 Production сэргээш 1 2 3 гээл. Сэргээш үзчихсэн. Хамгийн гоё юндан дээр тоглодог дуулдаг нэг гоё манай болдоо гэдэг ах бай тээ. Царайлаг. Тий, царайлаг. Болдог ах маань их гоё дуулдаг ах байдаг шүү. Гитар ямар гоё тоглоно гэж амар гоё дуулна. Тэгэл бид нар чинь ингээл уран бүтээл дээр хамтарч ажиллана. Үргэлж ингээд залуучуудаа ингэдэж шүү миний төмөр тэгдэж шүү гэд зааж сургадаг ах маань үгүй. Тэгээд мэдээж нөгөө өвчин чи хэлж ирэхгүй. Тэг гинти болсон байгаа. Тэгээд яг ах эгчнэр мэдчихсэн байх л та бид залуучуудын хувьд бол саяхан сарын өмнө ч 14 хоногийн өмнө мэдээл ерөнхийдөө болтоохтон зэрэгсэн юм тоглолт болж байгаа шүү хэдүүлээ сайхан тэглгүй байх үгүй л угаасаа бүх хамтлаг продакшнгууд дуу нэгтэйгээр окей тгий ямар ч асуудал үүсэж байгаа юм чинь тэгээд явж байгаа. Тэгээд бид яг нэг үгэлгээд хошуу урлагийн продакшнуудыг отногч нэг дээр үед нэг тоон статистик тоо гаргаж ирсэн юм. Ингээд одоо X2 30 жил болж байна. Энэ хугацаанд маш олон одоо Emoz хамтлагч 10 хэдэн жил болж байна. 12 жил болж байна. Энэ хугацаанд маш олон хандивын тоглолт, маш олон хүмүүс туслаж, маш олон хүмүүсийг одоо тийм ээ эрүүл байлгах, амьдрал бэлгэх бүх үсэд бид нар байнга зүтгээд идэх гэсэн. Энийг хамгийн гол нь бид ярьдаггүй байхгүй. За тэгж туслаа, ингэж туслаа эн чинь заавал яриад байх юм биш шүү дээ тий. Нөгөө нэг гадуур ингээд нөгөө түүхийн хүмүүс юм тараснаа 6 тараад явдаг усууд
Нөгөө бид нар биш. Тэгээд нөгөө ингээд тусалсан юм аа тэгэл окей болцсон бол болж тэ гэд ингээд явдаг боллоо. Тэгдэг юм билээ. Тэгээд сүүл одноогш нэг тоон үзүүлэлт гаргаж ирсэн. Маш олон хүмүүс туслаж, маш олон тоглолтыг хийж аим хандийн тоглолт гэдэг юмыг нэг хэсэг бол бас гарсан шүү дээ хандийн тоглолт. Нэрээ тоглоомч амар хийгдэг гэсэн үг байна. Сүүлдээ бас нэг юм чи ингээд нэг хоёр талтай болоод зарим нь барагдаа хандийн тоглолт хийж хийлээ. Биш ч юм уу? Яг зөв. Тэгэж бас яагаад тэгээ сүүлдээ тэгэл нөгөө нэг хүнд ингээд хандиар очиод сэтгэлээр очиод тоглосон. Тэгээд яг нэг нөө хэлэхэд бас эргээд баярлаа гэж хэлдэг нь бас хэд байдгийг мэдэхгүй байна. Эргүүлээд баярлаа гэдээ бас бид нар чинь заавал ингээд мөнгө төгрөг халбгүй шүү дээ. Зүгээр тэр баярлаа гэж хэлэхэд л хамгийн гоё мэдрэмж өгдөг байхгүй. Тэгээд зоргоо битэрийн өрийн дэвтэр гэж нэвтрүүлэг өгдөг. Тэр ихтэй гоё нэвтрүүлэг. Тэр сошиал нэвтрүүлэг яг юу амар гоё байгаад идэм бэ гэхээр битэр тэр одоо контентийг хийснээр мөнгө олоод байхгүй. Юу нь гоё гэдэг гэхээр тэр нэг хамгийн сүүл таны өрийг дарцсан шүү гингүүд утасны цаанаас нэг тэр хүн баярлаа ямар гоё юм бэ удахгүй дарыг гэжсэн баярлаа та хоёртой энэ л урамшиж яг чин сэтгэлийн талархал яг тэрнтэй адилхан тэгэл нэг баярлаа гэж хэлчихээ тэгэл үүстэй цааштай ажил үс гоё гэдэг шиг гоё юм шүү дээ. Одоо бүхий өргөнд хідэн цагаас амар уул залуу хоёр хүн ирсэн. Амар хөшөөрөө та. Гоё штэ. Залуулаг юм ээ. Сайхан байна оо хүмүүс. Одоо бүхий өргөнд хідэн зүйл болох тийм. 4 сарын 1-нд ганцуулаад. 4 сарын хэдэн цагаас 19 цагаас. 19 цагаас. Одоо баг 4 цаг үргэлжлэн гэсэн шүү дээ тий. 4-5 цаг. Ерөнхийдөө нэг 7-оос тэгтээ цагаа зарласан байгаа. Тэгэл нөгөө олон хүмүүс ордог учраас бас нэг удаа үзэж байгаа юм чинь бүх хүмүүсээ ядаж нэг 80-90% нь үзэгчтэй оруулчаад тоглолтоо гэхгүй бол нөгөө тикет худалдаж авсан улсууд маань ирсэн чинь эхэлсэн байвал бас эвгүй болоод байдаг. Гэхдээ одоо бол биш үү дээ. Бас нэг 5-6 жилийн өмнөхөө бодоод үчид бол амар цагаа барьдаг болж шүү. Тийм соёлж байгаа. Эсвэл нэг 10 минут хосож эхлүүлэх хэлж шүү дээ. Тэгэхээр бас манайхан маань цагаа бариараа. Тэгээд одоо юм чин гоё болсон байна. Дээрээ соёлын төвөргөнөөс очиж заавал ингээд билээ гэж авдаг байсан. Одоо бүх юм гоё юм даа. Дуртайгаа нэр тийм. Тэгээ гоё суудлаа захиалаад авч боломжтой. Усан судалтаа сайхан дарж байгаа л судлаа захиалаад авч байгаа юм шиг. Ер нь би өшөөд 6 харахад тикет ер нь дундаа орсон юмс одоо дуусчих юм шүү дээ. 4 сарын 1-нд манай хөтлөгч Номигийн манд бас төрсөн өдөр таарж байгаа. Тийм. Өөрөө тийм инээдмийн хүн үү? Ичээс хөвжөлтэй Хөвжөлтэй шүү. 4 сарын 1-нд манай заанаа бас төрсөн мэт юм. Тийм. Өөр хийх юм байдаг үлээ бас байдаг шүү тийм. Нилээдэн зөвчсөн байдаг гэсэн шүү. Хин байдаг үлээ. Өнгөрсөн бүтээн санд бас нөгөө нэг сая театрын өдөр гэдэг юм болоо. Тийм. Тинч бас театрын өдрөөр бас аягүй олон жүжигчид төрсэн байдаг гэж хэлсэн. Тийм. Бас сонирхолтой гоё юм аа. За та хоёрын маань сүүлийн үеийн уран бүтээл сонин сайхан юу байна? За хувьдэл ярьчих тийм production тийм. Бидний хувьд бол Хэрмэл crew буюу цогтоо, жижигэ, баясаа, зоргоо, тагтаа бид тавны Хэрмэл crew гэдэг. Эндэ хавсараа юу? Эндэ хавсараа тийм. Эндэ хавсын таваараа сая драмын жүжиг рүү орж үзлээ. Пост драм руу. Тэгээд Орфей театртай хамтраад 20 жүжиг 21 жилийн өмнө X2 production тавьж байсан. Одоо өөрсдийнхөө хамгийн хайрлж, нандинж энийг одоо хэн цаашаа тоглож чадах уу, өгөх үү, дүүнэртэй өгөх үү гэж хамгийн нандиндаг байсан. Одоо хүүхдэр бол хамгийн хайртай хүүхдээ одоо өгсөн. Тэгээд тэрийг амжилттай бид хэд нэг 20 хоног тоглоод сая нэг 3 хоногийн өмнө дуслаа. Тэгээд үзсэн хүмүүс маш амсаатай. Тэгээд нөгөө нэг дандаа нийтийн төлөөр уран бүтээл хийдэг 5 залуу бас нэг юм драмын төрлөөр юм байсан чи их сонин санагдсан юм билээ. Магадгүй зихэнх зарим нь өөр тавч чадахгүй да. Дандаа нийтийн яадаг бол гээд нэг юм жоохон яг үндэ басангүй ирж үзсэн. Харин үдсэн улсууд болгон амар гоё ам сайтай. Өө баярлаа. Ямар гоё юм бэ. Бас энэ чинь нөгөө бид тавын биш ингээд Орфей театр тэр тавд жүжиг тоглож байгаа 20 жүжигчдийн бүгднгийнхэн ансамбл, бүгднгийнхэн хөдөлмөрөөр тэр жүжиг гоё болж байгаа учраас бас хүн болгонд бас гоё таалагдсан. Тэгээ найруулагч, жүжигчдээ бүгдээр нь баярлаа. Удахгүй бас нэг магадгүй зүгээр нэг 14 хоног сунгаж тоглож магадгүй. Тийм үү. Тэгвэл үзэж амжаагүй хүмүүс өрлөг өгөөч. Тэгээд бас ер нь үзэж амжаагүй хүмүүс эргэн тойронд бас аягүй их байсан. Үзэхэмсэн гэл. Тийм. Тэгэхээр Emoz production-ийн хувьд одоо ямар ажил хийж байгаа л? Бидний хувьд их юм байна. За манайхан сая Best of Emoz гэдэг шилдэг номерын төвөр тоглолтоо хийгээд. Тэгэхээр 7 хоног өмнө дууслаа. Нийтдээ нэг 21 удаа 21 мянган хүнд бараг өргөсөн баха. Тий. Өдөр бол одоо
1000-аас 1300 одоо соёлын төв төрж үздэг. Тэгэхээр нэг тиймэрхүү хэмжээний хүмүүс үтсэн. Энэ бол нөгөө нэг шилдэг номерын төвөр тоглолт учраас нэг тийм урт хугацаанд яваагүй. Тийм 20 хоног явсан. Шинэ тоглолт, шинэ жүжиг гэх юм бол одоо 100-ны цэцэг гэтэл бид нар одоо 30 хэд тоглох ч юм уу те. Тэгэхээр 30 хэдэн мянган хүн байдаг ч юм уу те. Тэгэл хөдөө орон нутгийн тоглолт Монголд аялын тоглолт, гадаадын аялын тоглолт Монголд нийлээл бид нар одоо 100 80 май гарцсан байдаг л баг. Тэгж тоглодог. Тэгээ зарим нэг өдрүүдэд 3 сарын 8 гэсэн өдрүүдэд 2 тоглоно. 3 цагийн тоглолтыг 2 хоёроо тоглоно тий. Тэгэл одоо Emoz production-ы хувьд бол сая өнгөрсөн одоо тоглолтын уран бүтээлүүдээс хамгийн одоо шилдэг best гэсэн номеруудыг аваад тэгээд best of Emoz гэдэг тоглоод бид нар тэгээд амжилттай дуусгасан байна. Одоо тун удахгүй бид нар 4 сарын 13-наас аялын тоглолтоор хөдөө орон нутгаар явна. Аялын тоглолтоор авах юм аа тий. Тиймэрхүү сониачтай байна доо. Вау, гэтээ өдөрт ингээд хошуу урлагийн продакшнууд тоглолтоо хийж хахад мянгад хүн үздэг гэхлээр чинь манай үзэгчид бас айгүй хүлээлт өндөртэй байдаг юм шиг байна те. Сансан байгаа юм шиг шошоо да. Тэгээ ер нь бол үздэг хүмүүс айгүй их штэ те. Сая зарим тий 2 жилийн өмнө жишээ нь уучлаарай. 2 жилийн өмнө X-Studios нөгөө 6 7 жил тоглохгүй байж хагаад 2 жилийн өмнө бид нар чинь бас нэг юу шоу тайм гэдэг хэлсэн. Хүү тэр бол бас нөгөө нэг хүмүүс амар гоё сансан байдаг юм байлээ. Хүлээсэн байдаг юм байлээ. Гоё санагдсан. Одоо ингээд за хошуу урлагийн тоглолт тэгээд театрын урлагийн жүжиг болохоор ямар ингээд тань тий ялгааг нь тий адилхан ингээд тайзны урлаг байгаа ш тэгэнгүүт ялгаа нь юунд байдаг вэ? Одоо нөгөө эсвэл амьд л юм л да. Аль аль нь л амьд тий. Жанраараа л ялгах. Одоо шинэ амьд хөгжмийг дөөрийг, балетик ч юм уу тий зургатаар үзээр хөгжмөө сонсоод нэг тийм гоё таашаал мэдрэмжийг авч чаддаг байхгүй. Амьд хөгжим яг хажуунаас нь сонсоход тий одоо тэр сонгодог урлагийг яг дэрэгдээс нь сонсоход гэдэгтэй адилхан яг театрын урлагч өөрөө амьд харьцаад байна. Одоо киноны одоо хошуу урлагч тэр драмын одоо урлагч тэр одоо юу нь гайхамшиг байгаа гэхээр кино бол ингээд дүрсчүүлээд алдаа дутагдлын хянаад монтажлаад ингээ үзчихдэг. Тэнгүүд орой болгон театр зүгээр бичлэг явж яадаг. Хошуун шоу тоглолт драмын жүжиг бол орой болгон бид үгжийн тоглож байгаа орж байгаа хүмүүсийн бүх зүрх сэтгэл бүх нөгөө нэг биеийн хөдөлгөөн бүх юм ингээд ажиллаж гин. Тэгээд юмаа муу болгочихгүй юм да гэсэн хүн болгоны санаа зовнол хүн болгоны тэр сэтгэл зүйн одоо бэлтгэл байна. Тэгэхээр чинь яг нөгөө амьд тарьцаа алдсан ч тэр алдааг үзэгчэд өө яана алдчихлаа штэ. Гоё явсан ч ямар гоё одоо гоё болдго юм бэ гэдэг шиг яг тэр гоё мэдрэмж нь яг ингээд яг орой болгон тоглоход их гоё гэдэг л да. Тэгээд үзэгчдийн үдшч тэр жүжигчдийн үдшч тэр одоо орой болгоны тэр гоё мэдрэмжүүд л хамгийн гоё. Тэгээд хоёр мань нөгөө нэг хоёлаа одоо яг амьдаар бодтоор ингээд тайсан дээр гараад жүжиглж байгаа шүү дээ. Тэгээ хошуу урлагийн тоглолтуудыг үзүүлээд тэр үед одоо бүр яг гаргаж ирсэн хамгийн том фейл алдаа ч юм уу тийм хөвгөлтэй төхөөд байдгаа. Тэгээд нэг юм бороо ичээд аягүй хөвлөх гэн зассан чи. Би нэг дугаар дээр нэг нэвтрүүлэлт ярьжсэн байхгүй. Гэхдээ тэрийг оруулаагүй л. Одоо хасах боломжгүй шиг аваад ярьчихсан. Шууд хамаагүй шууд яри. Одоо ингээд комеди одоо жишээлбэл бид нар ингээд тайзан дээр гараад тоглож байхад бол тэр алдаа мадаа гарч болдог байхгүй. Тэрийг бол одоо ингээд аваад гарах боломжтой. Боломжтой одоо жишээлбэл тий. Тэгээ бид нар ч 100-ны цэцэг гэдэг драмын жүжиг тоглоод би чинь юм шоронгоос гарч ирсэн нэг юм хүүгийн дүр тоглодог хөө Баатарх багтагаа. Тэгээд Баатарх чинь тайзан дээр ингээд айгуу салахгүй байдаг. Юусэн зүгээр байдгүй хүүхэд шигтэй ингээд энэ тэнд очиод дандаа хор хийгээ явж идэг тий. Тийм юм багхгүй. Тэгээд би чинь ингээд чинь зад буудуулаад тайзан дээр ингээл 1000 хэдэн юм хүч байгаа байхгүй. Тэгээ би над хөдлөх хэрэг байхгүй. Би чинь цус нүүж болоод яцсан. Тэгээд манай аав ч одоо над дээр ирээл миний хүү хүчлээ гэж ирээл яг энэ хоёр гараа суун хийгээл Баатархаа. Тэгээ суун хийгээд тэгээд ерөөсө гижигчдэг байхгүй. Би одоо яг яах юм тийч би нэг хөдлөх юм бол одоо тэн чи бүх жүжиг тийм болох гэдэг шүү дээ тий. Учраас одоо би сугруу игээ сайхан гжигдэн тэгэл би чинь тэгэл энэ уруулаа жавжиг одоо сэтэртэл хазаад тэгж яа гүрэж бод 2 3 хоног ингээл мань хүн ингээл ирэл гжигдлээ те тэгээд би гуйж үзлээ те болчооч те тач одоо гавьяат хүн байж те намтай болчооч хаа гэх тэнгуут
Тэг яах нь болигээл яг адилхан ирэл гэж дээ. Сүүлдээ ингээд хүний нөгөө нэг сухчин тасаж эхэлдэг юм. Гжиггүй. Эвэршиж эхэлдэг юм дээ. Тэгээ өөнгөө шууд ингээд гжигдээд тэгээ тоохоо болсон одоо гжигдээ. Бараг өөдөөс суугаа. Одоо надаа юу ч нөлөөлөө байсан. Тэгээ одоо сүүлдээ манай ахын арга бүр нарийсаа те намайг одоо долоож үзлээ. Хил рүү чих рүү хилээ ингэж хийж үзэж юм те бас. Одоо би одоо ингэ баатрах байхдаа ингэ тестлэгцээр байгаа те. Одоо ингэ бараг юу ч надад ирсэн одоо наалтгаа байсан. Наалтгаа үлчиж байгаа байхгүй ямар ч хүний цохилт ирсэн наалтгаа болж байгаа байхгүй. Тэгэхээр манай ах маань бас хамгийн гоё тэгж гоё нэг залуучуудаа нэг амар гоё тэсвэр хачуулж юм уу тайзан дээр юм сургаж өгч байгаа байхгүй. Чадвар солгодог байх нь шүү дээ. Одоо хэрвээ хэцүү байна да. Бэги одоо ингээд шалгалт аваад байна шүү дээ. Бэги хэрвээ яг тэр гжигдэхт нь инээчүүл амир тэгээд тэр жүжиг утахгүй болно шүү дээ. харин Дүрээс хасагдах нь шүү дээ. тэгээд бас нэг юм гоё юм байдیں۔ л да. Бид чинь ингээд нэг юм 20 тоглоо 30 тоглоод ирэнгүүт эхэлдээ ингээд жоохон айцтай тоглодог байж байгаа л та юмдаа алдчихад сүүлдээ бас нэг нэрээ бас тоглож тэр өдрийн тоглолт ирэх жоохон хөвгөлтэй байлга үүднээс те гинтийн үг хэлнэ гинтийн үйлдэл гаргана гинтийн одоо юмнууд болгоно те албаар хэлгээ жоохон чадвармаач юм байна. Миний хувьд тэр нэг хамгийн төгсгөлд яг санчлаа шоу тайм дээр нөгөө нэг миний нэг бичлэг байсан анзаарсан би нэг юм хоёр юм шааран дотор ус хийж байгаа ингээ мөмө хөдгөөд ингээд нэг юм рил болгож оруулсан. Тэрүүгээрээ нэг юм одоо Мартин амт тэмдэглэж байгаа яасан. Тэгсэн чинь нэг өдөр яг хамгийн сүүлийн өдөр ч лөө тоглолт дуусгаас өмнөх өдөр ч лөө ингээл за нөгөө эмоцонтой хөдөлгдөөл нөгөө хөхөө ингээ бүжиглээл амар гэсэн чинь нэг хөхн нөгөө шаар хагарч тэр дотор ус байсан байхгүй. Тэгсэн чинь ус нь ингээл доошоо ингээ палаж малаж руу ингээл нэг дурсаад яана ста тэгээ тухайн үед өөрсдөө аварч ста их чинь ста хэмэл хөхөө хагарч бүжиглэлээ штэ сайн гэдэг. Тэгээд яг яаж тэр санаанд орчлоо гэдэг. Гэтэ яг одоо тэгээд юм чинь бас нэг өөр болоод байна л да. Одоо үзэж байгаа үзэгчид маань бас тийм ээ нэг хэсэг бас манай одоо бид тийм ингээ юм хийхлээр бас эмэгтэй хүнийг янз янзаар хийлээ тий одоо энэ нэг үеийн хувьд бол бас энэ чи бас юу гэсэн одоо нэг тийчүүд эрэгтэйчүүд нэг эмэгтэй болоод тий тэгэл тэрүүгээр нэг ингээл яваад байдаг нь ер нь ондоо болцсон шүү дээ тэгээ ошин шоу тоглолтууд ч тэр одоо бүх юм одоо бас нэг юм зөв зүйл рүүгээ бас нэг ингээд гоё яваад байгаа. Тэгээд нэг өдөр 30 өдөр ингээд яг нэг юм ингээд тоглоно гэдэг та нарт ямар санагдаж байна? Одоо тэгээд яг 30 өдөр шүү дээ. Тэр асуусан чинь яг нөгөө нэг өдөр болгон үзэж байгаа хүмүүс нь өөр гэж жүжигчд боддог болохоор ер нь ингээл бүх зүйлээ гаргаж тоглолтог гэж хариулсан л та. Тэгээд би тэд болохоор ер нь би ингээд сонсоод байж байгаа. Ер нь бол өөднө угаасаа. Яг нэг үгээ яг нэг би одоо ингээл өглөө яг нэг цагт ажилдаа явал нэг цагт тараал байх байнгут өгөөдөд хэлчихэж байгаа хөөх. Тэгэхээр тэр бас айгу мундаг ур чадвар юм болоо гэж бодсон. Тэгээ ингэдэг байхгүй. Жишээ хүн бид ч адилхан хүн шүү дээ тий. Яг өдөр бол нэг юм хийхээр бас тийм өөдгөл байна. А тэхгүй тулд нөө яадаг вэ гэхээр нөө сахихгүй ч ихтэй байхгүй. Голоор нэгээ чадаад бол одоо нэг юм сахихгүй ч ихтэй байхгүй. Тэр нь амар надад нэг гоё үйдэг байхгүй. Өдөр бол би яаж сахихгүй ч болно. Хамгийн гол нь тэр хайрцагнаас эвдэхгүй хүн шиг тий эвдэхгүй хүн шиг сахихгүй ч болно шүү дээ. Тэр чөлөөтэй. Магадгүй тэнцэнээс дахиад өөр юм олж болдог байхгүй. Өөр номерын санаа ч юм уу. Одоо ч л өөр би нэр нэг юм хийх юм бол энийг бас ингээд нэг юм газар ингээд хийж өгөх юм байна. Өө эн чинь нэр ингээд нэг юм контент болоо явуучих юм шүү гэдэг ч юм уу те. Шин санаанууд аюул төлөвлөсөн. Тэр нь аюул санаа. Одоо шин Бэги Баатархах хоёр чинь ингээд хоорондоо сошиал дээр контент хийдэг байхгүй нэг нэгээ чаддаг. Эн чинь эхлээд яг нэг би бас тэгж үзсэн болоо гэж бодоо. Эхлээд тэр сунаас одоо маркетинг маягийн юм байж байгаа. Сүүлдээ тэр гоё нөгөө бичлэгүүд нь ингээд гоё болоод байнгут манай хоёр чинь тусдаа хоёлаа нэг өрөөнийг рэл базаад нэг хитэн хөрөнгө авч гэдэг шиг бүр сүлдээ яг тэрнээс энэ чинь нөгөө сахилгуудаас болоод бас нэг юм санаа үсэл бас нэг юм хүмүүд гарч ирээд байгаа. Би нэг фэйсбүүк дээр та нэг Баатархах ахыг автобусны багажинд хийчлөө. Намайг гэдэг үү? Таныг хийчлөө. Тэр бичлэгийг үзэл хөө ингэж амар хатуу тоглолт юм баг та гэж бодож байсан. Шууд ингээд автобусны нөгөө чинамын доотлын тийш штэ. Тийш игээл хаалга наацсан. Баатархах гэж тоглоом ер нь их хатуу. Яг нөө тайзны нөгөө нэг саяны өмнө ярьсан юм боос дээ. Яг тиймэрхүү юм дээрс л энэ бит хоёрын нэг алдсан чинь үүссэн байхгүй. Тэгэхээр би заа бас энэ хүнд бас ялагдаж болохгүй шүү. Яаж энэ үнийг нэг мөчөөгүй. Яаж энэ үнийг нэг чадъя да гэл тэгэл ийм юмнаас олж байгаа бит хоёр. Та тэгээ гомд ер нь жоохон арай хатууд ч удаа миний хаа тэгж гомдчихсэн үү?
Ер нь бол хатууд юм байж навагч өвлийн үтэн цасан дээр гаргаад ус мус асгаал тий. Би ч оройн халуурж малуур байгаа. Яарэ өөр тоглолт юм. Тэгээ Баатар багч амар гоё залуучуудаа хайртай учраас нөгөө уг хүн нь ямар хүн бэ? Зөөлөн ямар гоё юм бэ мэддэг учраас энэ нь угаасаа тий албаар гэдэг нь мэддэг учраас өөрийнхөө сэтгэлээс нь гараагүй тий. Манай Баатар багч нь гэхдээ нөгөө нэг юм одоо нэг бид нартай залуучуудтайгаа айгүй ойрхон байдаг тий. Бидэрт нөгөө юм хэлнэ энэ дээрээ ингүүл гоё юм шүү тий. Зөвлөн зүгэн тэр чи одоо хасар туршлагатай хүн байгаа шүү дээ. Маш олон тоглолтууд, маш олон жүжиг, аны арт, маш олон кино контентын арт гарсан юм чи. Энэ чин буруу байна. Наа чи ингэх юм бол чи өнгөө шүү тий. Наа чи явахгүй шүү. Наа чи явахгүй шүү. Чи ингээд зүгээр гусаа гэл тий. Одоо яг сургуулаа төгсөөд яг ингээ продакшнд орж эхэлж байхдаа ах эгч нартаа хэр загнуулдаг гэсэн бэ? Нэг юм сэтгэлд үлдсэн нэг үг гэдэг ш хата үг. Бүр ингээд яг ах эгч нараас нэг сургамжлалд үлдсэн тийм мартагдахааргүй үг гэдэг. Бага ах эгч нартай зөндөөл мартчихжээ. Зөндөөл загнуулж байсан. Тэгээд одоо эн чинь биш үү X2-ийн одоо дараагийн үе нь бас эмоц баггүй юу? Одоо X2-ээс гарсан одоо танк ах дуутай ах наран солонгоч гэдэг тий. Тэнгүүд X2 самтлаг яг би орсондоо л уусаа баярлалаа. Ягаад гэвэл нөгөө нэг одоо одноо гिचэн тэр гайх одоо мундаг тэр юмыг хардаг найруулгын ухаан, оноо ахын тэр продюсерийн ухаан, аглуу ахын авиас, бараа ахын тэр бүх хариуцлага энэ болгоноос гоё ингээд өөрийн гэсэн мэдрэмжийг аваад өөрийн гэсэн жижиг юмыг авсандаа амар баярлдаг байхгүй. Тэгэхээр магадгүй X2-ээс ер нь хошуу урлагийн продакшнуудаас гарч байгаа жүжигчид их юу гэдгийг ер нь юм хурдтай, уникал сэтгэдэг, тий ямар ч юмд ингээд өөрийнх чадвартай, тий ингээд нэг юм чадваруудыг бас ах эгч нар суулгаад өгчдөг учраас тэр загинж байгаа болгоно угаасаа нөгөө миний нөгөө бидний залуучуудын сайн сайхны төлөө ирээдүйд бас нэг өвтэйхэн жүжигчин болчоорой ирээдүйд нэг тайзан дээр гарахтаа ийм юм алдаа гарах үү гэж хэлж байгаа учраас яг гомдоод авах юм чи аа тэгтээ тухайн үед нь яг ингээд нөгөө тий хүнийг шандрах үе байдаг байхгүй би нэрээ ингээд жүжигчин болж чадахгүй болов загнуулаад оо тийм үе байж тээ зөндөө шүү дээ би ер нь жүжигчин биш юм байна өө зүгээр сонгочоо гэдэг тий шал ондоо юмар өвдөө гэж мэдээ тийм үе байна а гэхдээ тэр чинь бол зүгээр нөгөө би тэдийг бас нэг гайгүй өвтэйхэн жүжигчин болчоорой гэсэндээ л хэлж байгаа юм болов уу гэж хатуужууллаад энэ бараг тий хатуужууллаа тий Ер нь бол их сайхан хатуулна доо. амьдралтай юунд ч нутахааргүй болтол тийм хатуулна доо. Одоо тэгээд нөгөө бас тайзны уран бүтээл гэхээсээ илүү дэлгэцэн уран бүтээлүүдэд тоглолдог шүү дээ тий. Тэгээд за яг нэг ийм дүртэл тоглоод үзчих юмсан да гэсэн дүр байгаа л хта. Ямар дүр тоглож үзсэн мөрөдөг вэ? Оо би бол ойлгомжтой. Би эсрэг дүр талын дүр тоглоё гэж боддог. Тэгээ би сая нэг сард хараагаа тэглүүлчлээ. Одоо би жимнинг явж байгаа нэрээ би хаагаа хөгжүүлж байгаа. Одоо удахгүй надад угаасаа та тэгээд эсрэг талын дүрдээ бүр ингээд гангстер шиг юм. Одоо Слонксын нэг эсрэг эсвэл зүгээр юм сайко майко гэдэг чинь харахад ингээд царайтай мэтлөө. Тэнгүүдээ яг бүх тэр хорыг ингээд найруулжаад ингээд солонгос зүүн кино байдаг шүү те. Тэгэл ингээд харахад нэг юм ийдэг те. Та гэжээс тэгээ хамгийн төсөө оо энэ бүх юмыг хийжсэн юм уу? Пүү ямар бүгийн те. Юу вэ? Нэг тиймэрхүү тоглоё гэж зүгээр бодод. бас харагдаж бас нэг юм очроос нөгөө жүжигчин бас юу байх хэвэл доо нөгөө нэг юм байж байгаа л нэг юм одоо ингээд намайг харахад ингээд бангийн нэг инэдмийн ч юм уу эсвэл эрэг талын нэг нүдний шилтэй залуу ядаг шүү дээ. Тэнгүүтээ би бүр албаар хараагаад сая тэглэлээ. Тэгэл бас нэг би хаагаад ирэхгүй л яа. Хичээж шүү. Ирэхгүй л яа. Тийм санаа юу? Сан ирэхгүй тэгэл одоо өөрөө зохиод очиж өөрөө Надад оосмоогоо хойлоо гусгаа. нэг нөхрөлийг биелүүлж байгаа. Би чинь бол яг сайхан нэг юм түүхэн киноны л дүр тоглохыг хүсдэг байхгүй. Тэгээд яалч царай мараа бас би хахуулгад төлөө. Би ч түүхэн дүр тэзээс тоглохгүй гэдгийг эвдэрсэн шүү дээ. Гэтэ бас сонир шүү. Байж болох юм шүү тий. Бэг бол тоглоно. Болохоор нөө. Би тэр юм шүү. Түүхэн царай тийм шүү дээ. Түүхэн царай тийм. Яна уучлаа тэгж. Тий түүхэн. Тийм ээ. Түүхэн. Гэтэ нөө жүжигчин үнийн юунд чинь
дотор амар тийм шунал явж байгаа. Бүр хизээч хүн бүр пөөгч ийм санаатай байсан юм уу гэмээр юмнууд байдаг байхгүй яа. Тэгэхээр яагаад тэр хүн тэр амбицэнд жүжигчин болсон юм тийм үстэй. Би ийм хүн л болмоор би ийм жүжигчин л болмоор гэдэг л одоо цохилд орж ижил тэр хүн жүжигчин болсон байгаа шүү дээ. Жишээлбэл би одоо хатанд тоглоно гэдэг эмэгтэй хүн байхыг үүсэхгүй шүү дээ. Тэгээд би бол одоо тийм түүхэн баатар тоглох мөрөөдөлтөй хүсэлтэй тийм. Тэгээд ахгүй бол яах вэ гэхдээ ахгүй юу жахуултаа тийм. Нэг юм баггүй. Ихэнх одоо ихтэй жүжигчид магадгүй Ромео эдэр тоглоно гэж боддог байхгүй. Би чи 10 жил байхдаа тоглолцсон байхгүй юу Ромео. Нөгөө нэг Шекспирийн найзууд гэх тийм болдог шүү дээ. 10 жил өгдөө тэрэн дээр чавс царайгаараа биш нөгөө нэг хамгийн урлаг нөгөө драмын дугууланд явдгаараа Ромео тоглосон юм аахгүй. Яриагараа. Тэр маань түгэл болсон учраас надад тийм одоо нэг Ромео тоглох юм Монголыг. Гэтэ хамгийн сони юм нь юм байдаг. Энчтэй ийм дүр тоглох болоо да гэсэн хүн. Яг магадгүй хамгийн гол нь маш гоё дүрдээ орцсон, маш гоё хуурцсан тий. Хүмүүсийг үү гэмэг яг үзүүлдэг байж тийм тохиолдлууд бас байгаа шүү. Манай анч нөгөө яг л нөгөө нэг жүжигчүүний дотоод нөгөө хор шар тий яг уран бүтээлийн төлөө ер нь бол яг ингээд сэтгэл зүрхээ зориулаад яг ингээд амьдрдэн шүү дээ ер нь бол. Магадгүй зүгээр жилийн өмнө гэхдээ нөгөө нэг монголчууд тулгажил хэлдэг болохоос яг жилийн өмнө за энэ дээр л чи нэг ингээд гэх юм. Ингээ явчих гэх юм. Ань ч нөгөө сэтгэл зүй бөгөөд би гаднах үзмж нь ямар байх вэ? Сэтгэл зүй нь ямар байх вэ? Тэ царайдсаа бас ямар байх вэ гэдгээс бэлдэж эхлэх цаг хугацаа ирүү. Магадгүй зүгээр зарим нэг том уран бүтээл төр өгдөг бол ингээд бэлдмээр өгдөг байхгүй. Манайх яг манайхны нэг алдаа 7 нэг юм зураг хийж байгаа шүү нэг уншаатгаараа гэдэг нь хамгийн том алдаа болоод байгаа юм. Маргааш нэг юм байна сахлаа ургалчаач гэдэг. Би энэ юун дээр ойлгосон бэ гэхээр энэ давсгаараа бид тэр 100 солонгост хийсэн. Энэ давс нөгөө солонгосын Азийн зах зээл рүү киногоо гаргалаа шүү дээ. Тэхийн тулд төлөвлөгөө гэдэг зүйл зураг авалт эхлэхээс зураг авалт эхлэх бол зүгээр нэг жижиг ажил юм билээ. Зураг авалт эхлэхээс өмнө төлөвлөгөөний ажил гэдэг бол 80% нь байдаг гэдгийг амар сайн ойлгосон байхгүй. Биднээс ингээд жилийн өмнө зохиолоо явуулаач. Зохиолын задаргаа төлөвлөгөөгөө явуулаач л гэдэг. Жилийн өмнө явуулж яах гээд байгаа юм бэ солонгосчууд чинь бидний яаж тамлах гээд байгаа юм бэ гэдэг байсан чинь яг ингээд бүх юмыг төлөвлөгөөний дагуу энэ дэр нэг хүртэл жижиг хэрэглэл, нэг хувцас, нэг гутал тэр хүн гартаа юу барих гэдгийг бүгдийн төлөвлөдөг учраас бүр энэ дээр бол маш сайн одоо сургамж өгөөд авсан. Тэгэл бас солонгосын зах зээл махцал чи том юм билээ. Монголын кино театруудаар гарсан шүү дээ. Монголоос одоо хамгийн анхны Lotte CGV Mega Box гэдэг хамгийн том одоо гарсан кино гэж явдаг. Тэгээд нөгөө юунд гой баярлаад байна гэхээр ийм л юм байдаг юм билээ л дээ. Дараагийн Монгол кино очиход энэ том театруудад Монгол кино гарч ирсэн юм. Энэ давс гарч ирсэн юм. Хэдэн хүн үзчихсэн юм. Бас хөрх үзчихсэн юм байна. Энэ дата л их чухал байдаг юм. Тэгэхгүй тэгээд дахиад нэг Монгол кино очдог. Монгол кино гарч байгаа хүн байна. Бид нар мэдэхгүй итгэхгүй байна. Яах юм бэ? Хяналтаа авах юм мэдэхгүй ингээд найдахгүй байна гэдэг шиг тэгчүүл бас. Тэгээд бид нар гаргачаад бас тэр нэг юм дата. Тэнгүүд ингээд наазах нь одоо интернет рүү ороход Солонгос ямар кино нээжсэн гэхэд одоо бид нар Солонгост Vision Susa гэдэг нэртэйгээр гарч ирсэн байхгүй энэ давсараа биш Vision Susa гэдэг нэртэй гарч ийм нэртэй кино гарч ирсэн энд Монголоос ийм жүжигчид орж тоглож ирсэн байна 100 Солонгост хийж ирсэн юм байна энэ дата ч их чухал юм байна. За тэгээд манайх нэг юм хэсгүүдтэй ахгүй болонготтой тэгээд манайх нэг өдрийн хаал хийж өгдөг болонтой ахгүй тэгээд манай Кай хөтлөгч маань бидэнд Prime Meeting махаар сайхан стейк шаарч өгч байгаа. Тэгэхээр эдгээр хэсэг хугацаанд завсарлаа тэгээд галтооны болонлого очсон. За тэгээд